бид хилцээд түүний дараах одоо хэвлэлийн хурал хийхэд жавхлан сайд одоо бас байж төрийн сан хоосон одоо данс улаасан асуудал бол байхгүй. Төрийн сан 1.5 их найд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдгийг бол хэлсэн. Тэгэд яагаад ер нь төрийн албан хаагчдын нэмэлт одоо энэ урамшууллын асуудал за эргээд одоо аймагуудын бас одоо өгөх ёстой гэрээгээр гүйцэтгсэн одоо бусад ажлууд гэх мэтчлэн төсвийн зарлага талдаа яагаад барьчаад байгаа юм бэ гэдэг учир шалтгааныг асуухад төсвийн одоо төсөв батлахдаа тодорхой одоо алдагдлын хувь хэмжээг нь одоо заагаад өгсөн байгаа тийм. Тэгэхээр төсвийн орлого бүрдэхгүй байгаа учраас одоо 11 сарын байдлаар төсвийн алдагдал 1.6 их найт төгрөг төрсэн байна. Төсвийн орлого тал нь бүрдэхгүй байгаа учраас төсвийн зарлага талаа одоо барьж энэ хоорондын харьцаа тэнцлийн одоо батлагдсан хувь хэмжээнд нь барих ийм л одоо хүндрэлтэй байгаа юм билээ. Тэгэхээр мөнгө байхгүй да биш харин зарцуулах эрх нь одоо хязгаарлагдчихад байгаадаа юм байна л гэж би ойлгосон. Тэгэхээр мэдээж одоо миний хариулах асуулт бас биш. Энийг бол сангийн яамнаас тодруулах хэрэгтэй. За ер нь бол манай энэ сангийн яамны гэдэг юм одоо манай улсын төсвийн орлого зарлага одоо зарцуулах эрх тийм ээ одоо энэ хоорондын энэ орлого зарлагтай холбоотой маш олон асуудлууд үүсгэж байгаагийн нэг нь бол өөрөө бас энэ гадаад зээл ашиглалт гаднаас зээл авчгаад тэгээ түүнийгээ бас ашиглаж чадахгүй байгаа нь эргээд нөгөө зарцуулах эрх хувь хэмжээтэй холбоотой байгаа гэдэг. Зээлийнхээ одоо бүртгэлийг орлого талдаа бүртгэж чадахгүй зарлага талдаа л одоо бүртгээд яваад идэг. Тэгээд энэ өөрөө магадгүй одоо манай сангийн яам энэ бүртгэлийнхаа системийг шинчлэх цаг болцсон юм уу даа л гэж одоо бас дүгнэж байна. Тэгээд өнөөдөр бол яг энэ зээлийн гадаад зээлийн ашиглалттай холбоотой 3 төслийг онцолж одоо зарим одоо гишүүд өргөн барьсан хуулийг хилэлцэх хэсэг нь шийдэгдэж байна. За энд бол нэгдүгээрт газрын тосны үйлдвэрийн асуудал, за хоёр дахь нь болохоор Эрдэнэ бүрний усны цахилгаан станц, за гурав дахь төсөл нь болохоор тойрог зам байсан тийм. Тэгэхээр энэ 3 төсөл дээрээ зээлээ авчихсан байгаад байдаг. Гэтэл зарцуулах эрх нь бас одоо бүрэн дүүрэн байдаггүй. Гэтэл цаана нь одоо зээлээ авцсан байгаа хүүн бас гүгээд байдаг. Тэгэхээр энэ ердөөсөө л нэгтлэн бодох бүртгэлийн ч гэсэн асуудал байгаад байгаа байхгүй. Эсвэл төсөвтөө энийг оруулах хэрэгтэй юм уу? Эсвэл одоо хөгжлийн банкаараа дамжуулах хэрэгтэй юм уу? Ямар ч байсан алдаатай байна. Тэгээ энэ төсвийн харилцаанаас гадуур гаргах санаа нь хизээ гарсан бэ гэхэлэр өнгөрсөн онд алдагдaltaгүй одоо төсөв батлана гэж байх үедгүй тэгээд одоо бусад энэ зээлээ тэгвэл яаж ашиглах юм бэ гэдэг ийм одоо санаа гарч зарим одоо гишүүдэд мэрэгэн санаа төрсөн бол ердөөсөө нэг төсвийн гадуур одоо харилцаанд одоо бүртгэлд гаргая гэд. Тэгээд миний хүний хувьд бол үнийг бас нэг тийм дэмжмээргүй байгаа юм. Гэхдээ зээлээ мэдээж авсан байгаа бол ашиглах нь зүйтэй шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ сангийн яам бүртгэлийн системээр шинжлэх шаардлагатай гэж үзэж байна. Сөрөг хүчин бол хардсан намчин дэд сайдуудын асуудал дээр нэлээд шүүмжлэлт хандаад байгаа шүү дээ. Ер нь Монгол Ардын намын сайдууд дэд сайдгүйгээр ажиллаж чадахгүй юм шаардлагатай. Засгийн газраас асуусан юм даа.